Hi guys. За өнөөдрийн vlog-оор болохоор би яах гэж байгаа вэ гэхээр амар хүмүүс олон хүмүүс бас unboxing видео хийгээч гэсэн хүсэлт ирдэг байсан. Тэгээ би өөрөөсөө өмнө болохоор авсан юмнуудаа нэг тэгэж хүмүүст одоо харуулахгүйгээр тэгэл ер нь бол юмаа нэг харуулахыг хүсдэггүй байсан. Тэгээд одоо нэгдэл яг YouTube-д vlog хийгээд эхэлж байгаа юм жаа. Энэ бол та нар намайг мэдээд эхэлж байгаа юм жаа. Аль болох сонирхолтой vlog-ууд хий гэж бодоод тэгээд энэ удаагийнхаа vlog-оор болохоор unboxing видео хийх гээд байж байна. Тэгээд амар excited байна. Яасан бэ гэхээр өнөөдөр бүтэнсээ өдөр ер нь бол би 2 дахь 7 хоногийн хагас бүтэнсээ өдөр болгоо амардаг. Тэгээд өнөөдөр яг амраа байжсэн чинь клуб хоёр сэрээд тэгээд breakfast идчихэд гадуур тэгээд манай хугацаа ситидэг ойрхон болохоор бид хоёр зүгээр явж дэлгүүр юм үзье гэж бодоод тэгээд дэлгүүр явж исэн яваад тийм ер нь бол Австралид анх ирчээ амар хэрэггүй юмд өнгөө үржсэн. Тэгээд ерөөсөө айгуу тийм хямдхан ч юм уу тийм юм хаана хямдрал болж юм яг тэр юмнуудад амар их очиж юм авдаг. Тэгэл тэр хямдхан авсан юмнууд ер нь бол дорхноо тэгэл нэг хит өмсөөл муудах ч юм уу сонир муухай болчтой. Тэгээд тийм байсан. Тэгээд тийм болохоор одоо яг сүүлийн жилүүдээс эхлээд за нэг юм авахтаа чанартай юм авъя гэж аюул боддог гэсэн. Тэгээд ер нь бол сүүлийн 1-2 жилээс эхлээд гайгүй чанартай юм яг мөнгөө зарцуулж хэлж байгаа. Тэгээд хэрэггүй юм ер нь бол аль болох авахгүй хичээж байгаа. Тэгээд юм авахаас өмнө маш сайн ревювийг хараад тэгээд ер нь бол яг сайн айгүй их бодож байгаа юм авдаг болсон. Тэгээд бүгдээ unboxing видео эхлүүлцгээе. Та нар ямар цог гэж бодож байна? Яа. Амар том хайрцаг өгсөн. Яасан бэ гэсэн чинь боксууд нь байхгүй болсон. Тэгээд дахиад reorder хийсэн байгаа гэсэн. Тэгээд жижиг бокс ирэхээр утгаар холбогдоод тэгээд жижиг боксоо pick up хийж болно гэсэн. Амар excited байна. Энэ хара яг өөрийнхөө цүнхнийхэн бокс биш шүү. Oh, so cute. За бүгдээрээ энэ жижигхэн юу байгааг харцгаая. Энэ болохоор accessory юм байна. Би болохоор яагаад энэ зүгийг авсан бэ гэхээр яг энэ зүгээр яг жижигхэн оосортой байгаа хгүй. Тэгээд ер нь бол 2 янз байгаа. Би болохоор энэ том оосортойг авсан. Тэгээд манай хүн болохоор хараад ер нь бол том нь айгүй зүгээр юм байна гэд. Тэгээд томтоог авсан. Үний хувьд болохоор ер нь бол нэг 1000 долларын зүгтэй байсан. За энэ зүгийг авсан. Амар хөөрхөн байгаа. Ингээд энэ зүг болохоор ингээд яг надад бол үүндээ ер нь бол цүнхнүүд айгүй байгаа. Тэгээд тэд нар болохоор яг би болохоор одоо яг өдөр тутамд байх цүнх гэж авъя гэж бодсон. Яагаад гэвэл ажил руугаа зүгээр юм жижигхэн цүнх бариад ингээд явхад айгүй хавсаархан. Тэгээд байнгын ямар ч хувцсан дээр одоо цохох цүнх гэж бодоо. Тэгээд энэ Prada-гийн цүнхийг авсан байгаа. Тэгээд айгүй таалагдаад тэгээд энэ цүнхийг авсан. За тэгээд энэ яг зөвхөн ийм бол жижигхэн зөвхөн яг ингэж үүрхийг бол авч болох байсан. Гэхдээ би энэ томооронч үүдэг гэдгийг авъя гэж бодоод тэгээд энэ авсан байгаа 2 янзаар үүрч болно. Crossbody-ийг хийгээд яа тэгээд энэ зүгийг яаж үүрх вэ гэхээр
Ингээд өгчөж болно. Заримдаа өвчин дээр ч юм уу тий. Ингээд өгчүүл айгу зүгээр. За тэгээд бас тамиртуур яаж үрхийг харуулъя. Ингээд бас өгчөж болно. Дараа нь яа тэгээд энэ сүнхийг өөрөө яаж хийх гэхээр бас айгу таалагдсан юм. Ингээд гүйж ахтаа ч юм уу эсвэл бэлт болгоод ингээд өгчих болно. Энэ айгу таалагдсан. Ч юм уу юмд явахтаа шууд ингээд өгчих болно. Энд чихвчээ гэрийн түлхүүрээ хийж болно. За тэгээд амар happy байна. Энийг болохоор Valentine бичлэг гээд манай хүн авч гисэн. Тэгээд хайртай баярлалаа. Ямар ч хувцсан дээр зохино. Бинт амирын хувцсан дээр ч юм уу, эсвэл энэ сорочн дээр, эсвэл дрессен дээр, casual ер нь бол баян өөрчлөлт хөөрхөн зүг болохоор навсан байна. Яг тэгээд миний хамгийн анхны unboxing бичлэг таалагдсан бол бүгдээрээ лайк, share, subscribe дараарай. She's a Mona Lisa.